За өглөөний мэнд дараагийн бичлэгтээ тавтаа морил. За би өнөөдөр бас нэг яралтай бичлэг та бүхэндээ оруулж өгье гэж одоо өглөөр тосоод ингээд хийж байна. Яагаад яралтай бичлэг болохоор болсон гэхээр энэ өнөөдөр чи 12 сарын 21. Тэгээд энэ 12 сарын 21-ээс 1 сарын 4 хүртэл ингээд яг нөгөө өвлийн яг нөгөө туйл буюу тим цэг дээр одоо нөгөө энерги очиж байгаа. Яг шүн урт болж өдөр хамгийн богино болдог ийм өдрүүд нөгөө үргэлжилж эхэлж байгаа аахгүй юу. Тэгээд 12 сарын 21-ээс 1 сарын 4 хүртэл байт юм байна л та. Тэгээд энэ яг энэ эхэлж байгаа үеийг нь болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр одоо Атарашку Ичининга Умаре Кавару хий гэж байгаа аахгүй юу. Одоо шинээр дараагийн жил ингэж шинээр төрж байгаа юм шиг өөрчлөгдөх өдрөө гэж үздэг юм байна л та Япон хүмүүс. За тэгэхээр энэ өдөрт зориулаад хүн ерөөсөө нэг өөртөө тодорхой зүйлүүдийг хийх ёстой гинэ. Одоо юу хийх ёстой вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор өөрөөсөө ингээд явуулах зүйлүүдээ явуулж өөртөө ингээд шийдэх зүйлүүдээ энэ өдөр ингээд шийдчих юм бол их зүгээр байдаг гэн. Тэгээ бүр цагтаа байгаа юм чи 12 сарын 21-ний 18 цаг 21 минутанд гэж байгаа байхгүй яг энэ минутанд яг бүр тэр цэг дээр очдог учраас тэр энерги гэдэг зүйл нь болохоор бас маш их ингэж хүчтэй болдог юм байна л да. Тэгэхээр өнөөдрийн миний ярих сэдв болохоор энэ тухай аахгүй юу. За тэгээд энэ энергийн одоо өөрчлөлтөнд зориулаад та өөрөөсөө юуг явуулж одоо юуг ингээд өөртөө шийдвэрлэх одоо хэрэгтэй вэ гэдэг зүйлийг хэлж өгье гэж бодож байна. За тэгээд надад ганцхан тийг санагдаад байгаа мөн ингээд жил ирэх тусам цаг хугацаа ингээд нэг тийм маш хурдан ингээд өнгөрөөд байгаа юм шиг та нарт тийм мэдрэмж төрж гин үү. Тэрийг ингээд дагаад бас хүний энерги гэдэг зүйл бас сүүлийн жилүүдэд маш том өөрчлөлтөнд орж байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэхийн хэрээр сэтгэл санаа хүртэл маш их ингэж хөдөлгөөнд ордог болчихсон гэж сонссон. Тэгэхээр энэ цаг хугацаа бас өнгөрөөд байгаа амар хурдан өнгөрөөд байгаа мэдрэмж бас их л учиртай юм шиг байна гэж бодогдлоо. Тэгээд 10-20 жилийн өмнө тийм энерги гэдэг үг ярих битийл ер нь л өстө бүр сонсож байгаагүй санагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яалчгүй одоо ингээд яг тийм л цаг үеийн юм чинь бас бүгдээрээ энийгээ бас дагаал бодох юм а бодоол хийх юм а хийгээл явж явах нас зүй юм болов гэж би бас хөвдөө боддог. Тийм болохоор та бүхэнд манаас хэрэг болвол гэж бодоод оруулж байгаа шүү. За тэгээд одоо 12 сар дуусахт юу нь бол хэдхэн өдөр үлдчихсэн байна тий. Тэгээд өнөөдөр 12 сарын 21 тэгээд 18 цаг 21 минутанд яг нөгөө нар яг нөгөө материйн ордонд байрлаж өвлийн яг тэр нөгөө туйл гэж хэлээд байгаа тэр зүйлээ ингээд яг угтдаг үе юм байна л да. Тийм болохоор энийг бас гоё эергээр ингээд өнгөрөөвөл зүгээр юм шиг санагдаж байна. Тэгээд өвлийн туйл гэдэг нөгөө бөмбөрцгийн хойд хэсэгт одоо би энд зургаар оруулчихъя. Одоо бид яг энэ хүн байгаа хэсэгт байрлаад тэгээд тэр бүрэн хилцэн хэсэг нь болохоор яг тэр өвлийн туйл хэсэг болж очдөг юм байна л да. Манайхны ярьж заншснаар бол нөгөө шүн хамгийн урт болж өдөр хамгийн богино болдог гэдэг нэг хүүхэд байхад л баахан тэгээд идэг энэ өдөр чи ер нь тэгэл бид нар л сайн мэддгүй байсан болохоос ш одоо тэр дэлхийн юугаар бол маш их энергийн өөрчлөлт орж идэг юм өдөр байгаа хгүй. Тэгээд их л учир утгатай өдөр байдаг юм байна. Сонсоод бас уншаад үзсэн чинь тэгээд энэ өдөр яах ёстой гэхээр сөрөг зүйлээ хүн ер нь маш их ингэж хязгаарлаж аль болох өөрийгөө ингэж эерэг байдалд тогтвортой байлгах хэрэгтэй юм билээ. Одоо энэ өдөр бодсон зүйл одоо энэ яг өвлийн яг ганцхан энэ өдөр ч биш те өнөөдрөөс ахуулаад 1 сарын 4 хүртэл ер нь ингэж бодсон зүйлүүд одоо таны үйлдэлсэн үйлдэлүүд юу гэдгийг одоо тэр бүх юмнууд энергийн өөрчлөлт маш хүчтэй байдаг учраас одоо биелэх магадлал маш өндөртэй байдаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ болохоор маш тийм чухал цаг мөч болж таарж байгаа. Нэг үгээр хэлэх юм бол нөгөө эрэг сүргийн тэнцвэрийг хадгалж цаг үе одоо тэр нийгмийг тэгэл мөн бидний амьдралыг ингэж эргэлтэнд оруулдаг мөчлөг гэдэг юм байна л да. Тийм учраас энэ үед одоо нөгөө энерги маш сайхан эргээр ингээд идэвхжүүлэх хэрэгтэй гэж байгаа. Тэгэд энерги бол угаасаа л нөгөө маш олон урсгалаар те бидний одоо амьдралд сэтгэлд бие махбодод ингэж нөлөөлж байгаа болохоор ерөөсөө хит их ингээд нөгөө эсэргүүцэхгүйгээр бас ингээ бүр их ингэж уусаж авталгүйгээр
өөрөө ингээд тэр тэнцвэрийг бий болгож явах нь бол хамгийн чухал зүйл болоод байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь одоо яг юу гэсэн үг юм бэ гэхээр эргэн тойронд ч одоо юу гэдэг ямар их одоо ширүүн тийм сүрэг энерги байсан ч гэсэн бид одоо тэр бид нар ингээд өөрсдөө л тэр өөрийнхөө гол одоо яг тэр тэнхилгээ алдахгүй байх хэрэгтэй гэсэн үг болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр та бүхэн маань ингээд нэг бодоод үзээрэй. Одоо миний хувьд те яг өөрөөрөө амьдрал гэж одоо ямар амьдралыг хэлэх вэ гэд бодоод өөртөө нэг тийм за одоо би нэг яг нэг ийм чиг баримжаатай ийм үед одоо хазаахгүй гудаахгүй ингээд явах гэдэг ч юм уу те нэг тийм жанжин шугамаа өөртөө шийдэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгчхээр ингээд хүн баргийн юмд одоо ингээд нэг тийм унахгүй те бүдрэхгүй явж чаддаг сэтгэл зүг бий болгож чадна гэсэн үг байхгүй юу. Хүн тэгээд ажил алуу одоо юу бусад хүнд ингээл нэг тийм хариуцлагатай хандаад идэг шүү дээ. Тэхгүй бол болохгүй, ингэж өгөхгүй бол болохгүй гэл те. Тэгсэн мөртлөө өөртөө нэг тийм зүйлийг нэг баг хийгээд идэг юм шиг тий. За өөрийн эмчээ авах уу, одоо би эмчээ авах уу. За шиг дараа нь бол идооч гэдэг юм. Ингээд нэг тийм өөрийгөө хойшин тавиад өөрийгөө ингээд нэг тийм орхигдуулаад идэг юм шиг санагдаад идэг байхгүй юу. Тийм болохоор энэ болохоор ерөөсөө хамгийн тийм болохгүй зүйлийн нэг гэж байгаа. Энерги хүчтэй явагддаг ийм нөгөө онцлог өдрүүдэд хүн ер нь тийм зүйлээ ингээд шийдээд бодоод ийм өдөр бол гол нь эерэг байх нь хамгийн чухал. Учраас одоо би энийг ингээд уншиж бодож байгаа нэг юм бодлоо л да. Одоо бидний нэг санаандгүй нэг бодсон ч юм уу нэг сайн зүйлч вэ муу зүйлч вэ те ер нь бол ингээд санаандгүй бодсон зүйл заримдаа маш хурдан ингээд биелдэг штэ те биелцэн байдаг. За энэ магадгүй бид нар нөгөө энэ одоо дэлхийн ертөнцийн одоо юу гэдэг энерги ингэж хүчтэй эргэлтэнд ордог ийм цаг үе мөчлөгийг сайн мэддэггүй учраас тийм нэг өдрөнд таарад энэ төр бодсон байдаг ч юм болоо гэж бас бодлоо. Тэгээд тийм үед ингээд бодсон бодол учраас маш хурдан хилцэн байдаг ч юм болоо. Ингээд юу ч боддоогүй санаандгүй ингээд нэг тийм бодсон зүйл та нарт ингээд заримдаа биелцэн байдгүй надад бас байдаг байхгүй юу. Тэгэхээр яг ингээд ийм өдрүүдийг заавал мэдэхгүй ч гэсэн хүн ер нь өдөр тутамдаа байнга өөрийгөө ингээд нэг тийм эерэг байлгах тийм жанжин шугамтай бас болчих хэвээр байна л да гэж бодсон. Өнөөдөр ямар өдрөн чинь сайн мэдэхгүй учраас ер нь өдөр бүрийг тэгээ шийдчихвэл бас сэтгэлд амар ч юм уу тий. Энэ өдөр одоо өөрөөсөө явуулах зүйл, шийдэх зүйл одоо юу вэ? Нэгдүгээрт нь та бүхэн маань өөрийнхөө айдас буюу одоо айж явдаг зүйл, тийм санаа зовдөг зүйлээ тодорхой болгоод тэгээд яагаад ингээд айгаад идгийг гэдгээ мэдэж тэгээд түүнийгээ өөрөөсөө явуулах хэрэгтэй. Тэгснээр тэр одоо яагаад байгаа зүйл чинь багаагаар жижигэрч одоо танаас ингээд алга болно гэсэн үг. Тэгэхгүй ингээд айж байгаа зүйлээ дотроо байлгаад ингээд бодоод ах юм бол ямар ч өөрчлөлт байхгүй учраас нэгдүгээрт бол өөрөөсөө явуулах зүйл айдас буюу санаа зовдөг зүйл. За хоёрдугаарт нь болохоор үзэн ядалт атаархал гэдэг зүйлийг бол явуулах хэрэгтэй. За тэгээ гуравдугаарт нь болохоор өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрч уучлж ингэж тавьж явуулах хэрэгтэй гэж байгаа. Хүн ер нь алддаггүй хүн гэж байдгүй гэж ярьдаг тий. Тэгтээ хүн ер нь алдахыг хүсч бас алддгүй шүү дээ тий. Тийм болохоор алдаагаа ингээл бодоол өстой ингээгүй байсан бол би ийм болохгүй юм гэдэг ч юм уу ингээд бодоол ах юм бол ерөөсөө таны юу ч өөрчлөгдөхгүй учраас өмнө болоод өнгөрцөн тий. Өнөөдөр яг энэ цаг мөчөөс өмнө болоод өнгөрцөн тэр зүйлээ л ерөөсөө алдсан алдаа юу гэдгийг тэ бүх юмаа уучлаад хүлээн зөвшөөрөөд одоо ингээд өрөөсөө тавьж явуулах шаардлагатай байдаг юм байна. За тэгээд дөрөвт нь болохоор ингэхгүй бол болохгүй, тийхгүй бол болохгүй гэдэг бодол ухамсарыг өөрөөсөө явуулах хэрэгтэй гэж байна. За энэ болохоор энэ хиллэг бол ерөөсөө маш их тийм юмыг хүчилж байгаа тийм хиллэг учраас хүчээр ингэж юмыг болгох гээд байгаа тийм энергийг хүнд өгж идэг юм байна л да. Тийм учраас одоо тэр энергийн өөрчлөлтөнд болохоор ерөөсөө хүчээр хийх гэдэг зүйл оршдоггүй учраас ийм бодол ерөөсөө хэрэггүй гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор дургу ингээд хүчээр хийж байгаа энергийг одоо бий болгодог утгатай ийм хиллэг те бодол учраас ингэж юмыг хийдэг хүмүүсийн одоо нөгөө хүлээж авах энерги ч гэсэн бас л нөгөө хүчээр юмыг
болгох гээд байгаа энерги болж таардаг учраас тийм л хандлагатай одоо өдөр бүрийн амьдрал бий болно гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энийг бол өөрөөсөө тавьж явуулж за би ингэнэ, би ийм зүйл хийнэ ч гэдэг юм уу те, арай тийм гоё зөөлрүүлээд эерэг болгож бодороо гэж байгаа байхгүй юу. Наад нь болохоор шийдвэрлэх зүйл гэж байгаа. За шийдвэрлэх зүйл нь юу вэ гэхээр нэгдүгээрт болохоор өөрийнхөө хиймээр зүйлийг маш тодорхой болгох хэрэгтэй. Хиймээр одоо нөгөө хэрэгжүүлмээр зүйлээ маш тодорхой болгож шийдэж өгөх хэрэгтэй гэсэн үг. За одоо би 2025 онд юу хийх ёстой юм гэдэг ч юм уу те. Хиймээр зүйлээ гэдэг нь ер нь ганцхан төлөвлөгөөч биш те. Өөрийнхөө сэтгэл зүйд хүртэл би ийм зүйлийг бий болгомоор байна гэдгээ ч гэсэн бас бодох хэрэгтэй юм билээ. Тэгээ хоёрдугаарт нь болохоор өөрийнхөө ингээд нөгөө түрүү хэлсэн те, чиг барамжаа жанжин шугам гэдэг хүнд бол ер нь хэрэгтэй гэдэг шиг өөртөө бас нэг тийм шийдвэр гаргахын тулд инээмсэглэж одоо бусдад ингэж талархал дүүрэн амьдрах тийм шалтгаанууд, одоо шалтгаан гэхээр болох юм бол шалтгаануудаа ингэж бий болгож өөртөө ингэж байнга хэлж явах гэж байгаа байхгүй юу. Тэр нь бол нэгсэндээ эерэг байя гэсэн бодол болж таарж байна тий. Хоёрдугаарт нь болохоор за гуравдугаарт нь болохоор цаашд ингэж ер нь ямар чиглэлээр ингэж яаж одоо хаашаа чиглэж ингэж явахыг хүсэж байгаа нь тий. Тэр зүйлээ тодорхой амьдрах чиглэлээ одоо ингээд тодорхой болгох хэрэгтэй гинэ. Яг тэр хүн ингээд явах чиглэлээ өөрөө ингэж шийдэж тодорхой болгож гаргахгүй бол ингээл нэг байрандаа л ингээд байгаад идэг. Эсвэл ингээл төөрч буйдлаад эргэлдээл ингээл ерөөсөө урагшилж чаддаггүй. За одоо та бүхэн маань ингээ бас бодоод үзээрэй. Ингээ өөрийнхөө байгаа байдлыг тий жил болгон яг л нэг байгаагаараа ч юм уу тий байгаал нэг их өөрчлөлт ингээл харагдахгүй байгаа бол өөрийнхөө одоо тэр юу хийж яг яаж амьдарч тий яах их юм бэ гэдгээ бүр тодорхой болгох шаардлагатай байгаа гэсэн үг юм байна л да. Тэгэхээр ингээд тэрийг ингээд шийдээд ирэхээр аяндаа ингээд тэр чиглэл рүү урагшлаад ирдэг гэж байгаа байхгүй юу. Одоо ингээл яг энэ байранда байгаа дах юм уу, эсвэл одоо энэний дараа ийм зүйл хийгээд би яг ингэж чиглэж авмаар байна гэд заавал нөгөө ажил төрөл юу гэдгийг тийм зүйл дээр биш, сэтгэл зүйн дээр ч гэсэн маш хэрэгтэй зүйл байгаа байхгүй юм чинь. Би одоо ийм сэтгэл зүйтэй болмоор юм гэдэг юм уу те, тийм юм ач гэсэн бас тодорхой болгоод гарах. Ер нь л бол юмаа маш тодорхой болгох шаардлагатай гэсэн үг байхгүй юу. За нэгтгэхэд хэлэхэд тавьж явуулах зүйлс гэхээрээ нэгдүгээрт нь айдас, хоёрдугаарт нь үзий ядалт те, гуравдугаарт нь өөрийнхөө алдаа, одоо алдаагаа уучлж тавьж явуулах гэсэн үг. Дөрөвдүгээрт нь болохоор тийхгүй бол болохгүй, ингэхгүй бол болохгүй гэсэн бодлоор хийдэг тэр өөрийнхөө ухамсарыг тавьж явуулах тийм. Тэрийгэ өөрчлөх гэсэн үг байна шүү дээ тий. Тийхгүй бол болохгүй гэхийн оронд за энийг хийгээд тий. За тэгээ шийдэх зүйл гэхээрээ нэгдүгээрт өөрийнхөө хиймээр зүйл. Одоо амьдралдаа яг юу хийж ингэж цаашдаа амьдрмаар байгаа юм тий. За хоёрдугаарт нь болохоор инээмсэглэж одоо талархаж бусдад талархаж амьдрий гэсэн тэр эерэг бодлыг бий болгоно гэж өөртөө тэр шалтгаануудаа хүртэл тодорхой болоод биччихнэ шүү дээ тий. Би ийм зүйл талархаж амьдрнаа гэл тий. За гуравдугаарт нь болохоор өөрийн цаашдын амьдралынхаа зөв чигийг тодорхойлох. Ажил одоо хийх зүйл дээрээ биш. Нэгдүгээрт нь хэлсэн тэр хиймээр зүйл дээр бол өөрийнхөө сонирхол, ажил юу гэдгийг тий тэр бүх юм ингээд тодорхой болгож болж штэ. За гуравдугаарт нь болохоор цаашдын зүг чиг гэдэг нь болохоор та яг ер нь ямар хүн байж, ямар хүн болж ингээд цаашд амьдарч, ямар амьдралаар ингээд энэ амьдралыг одоо дуусгамаар байгаа нь тий. Тэр бүх юм аа л ер нь тодорхой болохгүй бол хүн яг ингээд нэг байрандаа л байгаад идэг гэж байгаа байхгүй юу. За тэгээд эдгээр зүйлүүдийг та бүхэн маань өнөөдрөөс ахуулаад ингээд ер нь бол өөрийнхөө сэтгэл зүйг маш гоё эерэг байлгаад явуулах зүйлээ явуулаа, шийдэх зүйлээ шийдээд ингээд бас энерги гоё өндөр байлгаараа гэж хүсэж जैन. Тэгээд өөрийнхөө амьдралд ингээд ямар зүйлийг та ингээд зуураад бариад байлгаад байгаа гэдгээ бас дахин нэг бодоод ингээд үзээрэй. Тэр нь ингээ яагаад тэгэхээр өөрийгөө ингээд улам зовоож шаналгаагаад байгаад идэг зүйл болж байгаа байхгүй юу. Тийм болохоор энэ өдөр тэр бүх зүйл юмаа бодоод тий явуулахын явуулаад тэгээд айц үйдэг юм уу тий үзий хадалт ийдэг юм уу тийм зүйлүүд байх юм бол ер нь бол ингээд
уучлах зүйлүүдэд уучлаад ингээд явуулаарэ гэсэн үг. Тэгээд энэ дэлхийн ертөнцийн энергитэй таарч тохирохын тулд өөртөө хүн ерөөсөө 100% итгэх хэрэгтэй гэж байгаа. За одоо би тэгж чадах юм болов. За би одоо ер нь яадын айцаасаа салж чадах юм болов. Би одоо ингээд ер нь цаашд ингээд өөрийгөө өөрчилж ингэж өөрөөр амьдрч чадах юм болов ч гэдэг юм. Ингээд нэг тийм эргэлзээ төрж ивэл ерөөсөө тэрийгэ болоод зүгээр л 100% итгэх нь хамгийн чухал гэж байгаа. Өөртөө би чаднаа гэд тэ. Тэгээд өөрийгөө болоод ерөөсөө амьдралаа нөгөө хүснээрээ өөрчлөхийн тулд одоо бодол, хүний нөгөө бодол. Тэгээд тэр бодлоос улбаалж гарах үйлдэл бол ерөөсөө хамгийн чухал. Тийм болохоор хамгийн эхлээд та бодлоо зэгцлээд явуулах юм явуулаа, шийдэх юм шийдээд тэрийгэ бүр цаасан дээр буулгая тий. Тэгэхээр дараад нь тэрнийхээ дагуу хүн аяндаа нөгөө үйлдэл хийж эхэлдэг учраас тэр яг тийм зүйлүүдээ одоо бусад энгийн өдөр ингээд бодсноос яг энэ нөгөө энерги өндөртөө өдөр бодох юм бол илүү бас хүчтэй нөлөөлдөг гэж үздэг юм байна. За тэгэхээр та бүхэн маань жинхэнэ нөгөө өөрийгөө ингээд бий болгож чадахын тулд бас эдгээр зүйлүүдийг дахин нэг бодоод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд аль болох энэ өдрүүдэд гоё эерэг байж эерэг зүйлийг бодоорой гэж хэлье. За тэгээд энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцаая.